нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 сувгтай хамтдаа байдаг сонсогч танд маш их баярлалаа. Мөн энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Ингээ радиогийн 20 дугаар эфирээс гэрэлтэм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн цоо шинхэн дугаараа сонсогч үзэгч танд өргөн барихаар сэтгүүл сэтгэл судлаач Баясаа гэр бүл судлаач их цолон миний бие бэлэн болсон байна. Үзэгчд ба сонсогчд маань бидэнтэй хамт байгаарай. Баясаагчтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгээ гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань 104.5 мэдээж 84.5 гэсэн хоёр долгионоор хүрж байгаа. Тэгээд 3W1045 цагийн мэн гэсэн захим хуудасаар гэр бүлийн радиогоос дэлхийн өнцөг болон ханаас ч гэсэн бүрэн дүүрэн сонсох боломжтой. Тэгээ гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо Баясаа цам хоёр нь одоо лайвтагаар гэрэлтмээ хүргэж байна. Тэгээд өнөөдөр мэдээж бүсгүүчүүдэд зориулаад одоо маш гоё сэдвээр ярина. Тэр бол 5 дахь байгаа даа тий. Тэгээд 5 дахь гэдгийг сонсогч бүсгүй одоо үзэгч та хэрхэн одоо ойлгодог вэ? 5 дахьыг хэрхэн яаж амьдралдаа бас бий болгож гин вэ? Энэ талаар ярихад бэлэн болсон байна. Тэгээ гэр бүлийн радио 104.5 долгионоор хүрж байгаа шүү. Тэгээд 9986 104 5 дугаар явцаа нэй мэдээж бидэнтэй хамтран ажиллах бол 88 66 104 5 дугаар явц одоо үргэлж нээлттэй байгаа шүү. За 5 дахь гэдэг сэдв. Өнөөдөр одоо маш гоё сэдв байгаад байна. 5 дахь гэхэл бодохоор бид нар гэр орны 5 дахь 5 дахьта буйдан, ор, хувцас гэл тий эд хэрэглүүдээс бүрддэг шүү дээ. Тэгээ энэ эд хэрэглэслүүд байгаагийн шалтгаананд бид бүхнийг 5 дахьтай байлгахын төлөө энэ олон бүтээгдэхүүнүүд одоо ингээ үйлдвэрлэгдэн бэлэн болон гардаг. Тэгвэл таны хувьд одоо энэ хүнтэй бүтээгдэхүүнгүй гээр та өөрийнхөө 5 тухыг бас яг мэдэрч чаддгүй тэр 5 тухтай харилцаа эсвэл тэр 5 тухтай хандлага тэр 5 тухтай амьдралын үйлдэлүүд эсвэл тэр инэвсэглэл эсвэл одоо юу гэдгийг танд хандах хандлагууд гоё таныг энэ 5 тухтай аз жаргалтай байлгаж чаддгүй эсвэл эсэргээрээ 5 тухгүй байлгаж чаддгүй гэдгийг өнөөдрийн сэдв маань бас яг юм бодуулсан байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр гэр бүлийг авч үлдэхийн тулд эмэгтэй хүн заримдаа тухгүй байдлыг төвчих хэрэгтэй юу гэдэг асуултыг бас асуумаар байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхаа гоё харилцааг авч үлдэхийн тулд эсвэл гэр бүл маань баяр хөөр дүүрэн байхын тулд би өөрийнхөө 5 тухыг төвчих хэрэгтэй юу? Эсвэл золиослох хэрэгтэй юу? Гэдгийг бас ингэ. Тэг ингээ харах юм бол амьдралын одоо нөгөө түүхий дутмаг уюудад болвол ингээд золиослж исэн үед байсан. Заримдаа бас яг 5 тухтаа хадгалж үлдснэ гэд бусдын 5 тухыг өгөөсгөж исэн өдрүүд байдаг. Тэгвэл яг яах ёстой юм бэ? Энэ дээр манай бүсгүүчүүд яаж энийг бас хүрхэн тохируулж те тэр гэрэлтэж бас амьдарч байна вэ гэдгийг өнөөдөр бүгд хамтдаа хуваалцъя ярилцъя. Яг үнэн. Тэгээд нэг ийм гоё үг байдаг штэ тий. Хүн хамгийн их хайрлагдсан газараа биш хамгийн их аюулгүй гэдгийг мэдэрсэн газар та 5 тухыг мэдэрдэгэ гэж тий. Тэгээд 5 тух гэдгийг нөө сэтгэл зүйн үүднээс нь түрүүнд бол ингээд нэг гоё тухтай буудан тухтай юу гэхээс илүүтэй тий. Сэтгэл зүйн үүднээс нь 5 тух гэдгийг тэгвэл тайлбарлах юм бол өөрөөрөө байж чаддаг байх. Ямар ч орчин нөхцөлд тий одоо Баясаа гэдэг хүн Баясаа гэдэг тэр зан чанараараа байж чаддаг байх. За тэгээд шүүмжлэгдэхээс айхгүй байх. Тэгэл шүүмжлэл гэдгийг бол мэдээж ялгаж харах хэрэгтэй манайхан тий. Тэгээд за мэдээж аюулгүй 50 мэдрэмжийг тэр орчноос авдаг байх. Өөртөө ч гэсэн тэрийг өгдөг байх. За тэгээд байнга тэмцэлдэл эсвэл байнга хамгаалах шаардлагагүй байх тэр орчин тий. За тэгээд бие сэтгэл харилцаа гурвын маань гэдэг юм зохицол юм тэнцвэртэй байх гэдэг байдлуудаар сэтгэл зүйд бол тайлбарладаг л да. Тэгээд мэдээж энийг болохоор сэтгэл судлаачид сэтгэл зүйн аюулгүй байдал гэж ярьдаг. Тэгэхээр бид нар хамгийн их аюулгүй гэж мэдэрсэн газараа хамгийн их 5 тухтай байж чаддгийм байна. Яг тийм. Тэгэхээр тэр нөгөө аюулгүй байдал гэдэг зүйл чинь мэдээж бусад хүмүүс надад бүрдүүлж өгөөсэй гэж байгаа ч гэсэн өөрийнхөө орцыг бас тодорхой хэмжээнд ийм хангах үйлдэл байгаад байна шүү дээ. За тэгээд нэвтрүүлэгтэй маань хамт байгаараа өнөөдөр их чухал сэдв агуулгаар ярих гэж байгаа учраас сонсогчд маань үзэгчд маань нэвтрүүлгийг маань бас сайхан шеэрлээд олон хүмүүс рүү бас хуваалцаж өгөөрэй. Ингэснээрээ нийгэмдээ бид нар энэ одоо тий орчиндөө бас яг тэр гэрлийг түгэх боломжийг бас бүрдүүлж байгаа юм шүү. Тэгээд та магадгүй бусдад илүү
сайн сайхан зүйлийг түгээе, сайн сайхан зүйлийг бий болгоё гэж хэрэг хүсдэг бол бүсгүүчүүдийг гэрэлтэх энэ орон зайг, энэ бүсгүүчүүдийг гэрэлтэх энэ боломжийг бүртгүүлж өгөөрэй. Хэрхэн яаж вэ гэвэл хуваалцснараа, шеэрлэж өгснөөр тий бас комент бичснээрээ ч гэдэг юм уу тий ийм боломж байгаа шүү. За тэгээ нэвтрүүлэг маань Гэрүүл радио 104.5 гэсэн пэйжээр хурж байгаа учраас энэ одоо нэвтрүүлгийн маань шеэрлэх бүрэн боломжтой. За тэгээд хүмүүсээ бас бинийгээ бас меншн хий те. Меншн давлгаа тэгээд зүрх давлгааг үргэлжлүүлээд 5 тухайн талаар одоо өнөөдөр сайхан бүсгүүчүүдтэйгээ ярилцъя, мэтгэлцъя, хөөрөлдөе те. Тэгээд энэ дээр манай ханхуу гүнжээ ээж битсэн байна л да. Зарим үед 5 тухаасаа гарчаач хөвчдөг юм шигэ гэсэн байна. 5 тухх гэдгийг яг юу гэж ойлгож байна вэ гэдгээс шалтгаалаад тий нөгөө тухтай будингаасаа тухтай одоо гэдэг зон гэж ярьддаг тий тухтай бүсээсээ та бас гарч иж хөвчнөө гэж мэдээж хүмүүс хэлдэг. Тэгээ тэр тухтай бүс гэдэг маань юу юм бэ? Одоо энэ надад тий ажил хийхгүй амраад ингээд сууж байгаа тухтай бүс үү тий эсвэл ямар вэ гэдгээс ингээд шалтгаалаад 5 тухх маань өөрчлөгдөд байгаа. Тэгэхээр цомоб дээр явд өнөөдөр сэтгэл зүйн 5 туххын талаар ярина. Тэгээд нэг хөөрхөн заримдаа ингээл юу гэдгийг тий гэрте байгаа ч гэсэн заримдаа зочид буудалд байгаа юм шиг гэл загнуулдаг уу зөндөө байдаг үстэй тий. Тэгээд за ирчүүд ч бас тэр зүйлийг мэдэрдэг. Чи нэг гэрте бийж нэг зочид буудалд амарч байгаа юм шиг л байх юм аа. Тий гэж ярьдаг. Тэгээд энэ дээр нэг юм хөөрхөн кейс байгаадсан. Нөхөртөөгөө ингээд суугаад 5 жил болсон юм ихтэй. Тэгээд одоо хүртэл ингээд юм гэрте бүрэн дүүрэн юм чөлөөтөө байж чаддаггүй. Тэгээд хадам аав ээжтэйгээ хамт амьдардаг болохоор тий өрөөнөөсөө ингээд юу гэдгийг гарах гарыг гээл өрөөнөөсөө эсвэл ингээд өөрийгөө гараал ингээд хувцлын энтер гэхэр нэг юм 5 тухтай байж чадахгүй тий. Тэгээ нөхрийнхаа дэргэж гисэн нэг юм одоо юу гэдгийг сунсан өмдтөөгөө нүүрэндээ масктайгаа сухасаа ичдэг гэл. Тэгээ гэртээ хамгийн тухгүй байдаг хүн би өөрөө юм шиг ингээд санагдаад байна. Тэгээ тий ялтч хүмүүстэй амьдарч байгаа учраас нэг юм өөрөө байж чадахгүй юм штэ тий. Түрүүнд хоёлаа хэлэхдээ 5 тух гэдэг маань өөрөө байх гэдгийг ярьсан штэ тий. Харин тийм яг энэ өөрөөрөө байх гэдэг байдал чи алдагдаад эхлэхээр бас айгүй хэцүү юм аа да тий. Нэм гаргийн өглөө хүүхдүүдтэйгээ ярилцаа сууж исэн. Тэгээд тэн дээр саглаг баттай байхын тулд зөнгөөрөө байдлыг одоо ингээд халах хэрэгтэй гэдэг юм өгүүлбэр төр бид хэд айгүй юм тогтож ярьсан байхгүй. Тэгээд ер нь бол 3 намиртай л айгүй хайртай болж явах шиг байна. Тэгээ манай 3 намир бол айгүй зөнгөөрөө байдаг байхгүй. Яг л өөрийнхөө хүснээрээ зүгээр л тэгэл хөвтмээр ивэл хөвтөөл унтмаар ивэл унтаал ямар сайндаа нөгөө ах их чинь энэ хүүхдээ ажил сургаач гэдэг ингээд барьцах юм хандлагатай. Тэгээд нөгөө энэ зөнгөөрөө байдлыг би өнөөдөр ингээд те хаалнаа зөнгөөрөө байдлыг би ер нь болно. Өөрийн гэсэн алсын хараатай дуудлагатай зоригтой амьдрнаа гэж хөрхи ярихыг сонсохдоо ингээ баярлж байгаа байхгүй. Тэр хүүхэд 100% тэр зүйлийг ингээ хурж гүйцэлдэж чадахгүй ч гэсэн ингэж бодож ийна гэдэг чинь айгүй одоо тий чухал зүйл байна. Тэгэхээр нөгөө 5 тухтай байдал өөрийнхөө байх байдал гэдэг чи одоо 5 тухтай байдал өөрийнхөө байх байдал чи яг л нөгөө юм зөнгөөрөө байдалтаас айгүй холбоотой ш тий. Би зүгээр л будагтайгаа ингээл унтмаар байвал унтаал тий хувцас тайлмааргүй байл тайлал ороо хураамааргүй байл хураагаад тий гэтэл нөгөө хамт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол энэ айгүй тийм төвхтэй байдлыг үүсгэж эхэлдэг. Тэгэхээр энд чинь нэг юм тэнцвэртэй байдлыг балансыг барих хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. За миний хувьд одоо ингээ би зөнгөөрөө өөрийнхөөрөө гой 5 тухай эдэлмээр байгаа боловч надаас болоод нөхөр маань 5 тухай алдах үедээ хүүхэд маань 5 тухгүй болох үедээ гэдгийг харах хэрэгтэй. Гэлээгээд энэ маань одоо юу гэдэг 5-аас 10 онооны хооронд хэлбэлцэх ёстой зүйлийг тий хэд 2-5-аас доош нь оруулчихлахгүй 10-аас дээш нь гаргаж болохгүй тий үргэлжил яана энэ хүний 5 тухыг би алдчих үедээ гэл байнга ингээл өөрийгөө ингээл одоо яг саяны үнсэн кейс шиг тий ингээл станерэ маскч тавьж чадахгүй маск тавиад энэ хүн эвгүй дүүр төрх хараад чочирдох үедээ ч гэдэг юм уу тий ийм байж бас болохгүй штэ тэгэхээр чи энэ яг л одоо нэг юм пластик тааруулах одоо манай радиогийн ажилчид бол нөгөө яг миксер дээр бол ажилдаг штэ тий яг л одоо волюм нь 5-аас 10-ын хооронд барих хэрэгтэй гэвэл яг л 5-аас 10 10-аас жоохон хитрэх юм бол улаан асаад хүний чихэн чиртэй тэр дуу хол өгсдөг. Эсвэл 5-даа хүргэхгүй бол хоолоо сонсогддоггүй шүү дээ. Юу яриад байгаа нэгтгэхгүй те. Тэнгүүтээ сонсогч шууд суугаа солино. Яг энтэй адилхан нөгөө яг энэ стандартад. За стандартаа болиё гэхэд яг энэ төвшөндөө гоё барих хэрэгтэй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд мэрэгүн ухааны асуудал юм шиг байна байсаагчээ. Мэргэн ухааныг дандаа л зарж амьдрах хэрэгтэй болоо тэгэхээр тэгээд хүүхэд насыг ингээ бодъё л да тэг өчигдраас олон улсын хүүхд эрхийг хамгаалах өдөр болсон хүүхдүүд ер нь за бид нар ч гэсэн хүүхэд байх та тий
одоо бага наснаас хамгийн их сандаг, боддог зүйлсүүд юу байд юм бэ гэж бодох юм бол тий аав ээжтэйгээ ингэжсэн, тэгжсэн, тоглож исэн, зугаалж исэн мөчүүд гэл тий хамтдаа гоё хоолнд орж исэн үеуд аюулгүй мэдрэмж төрөөд тий аав ээжтэйгээ байхад л надад гоё шүү. Аав ээж минь л намайг хайрлаж хамгаалдаг, ингэдэг тэгдэг шүү гэдэг тэр дурсамжууд байгаад байдаг штэ тий. Тэгэхээр бид нар нэг талтаа одоо юу гэдгийг тав тух гэдгийг одоо гэр бүлийн одоо гэр орондоо ингээд тав тухтай байх. Цэвэрхэн байвал тав тухтай байна гэл ингээд эмэгтэйчүүд ярих гад идэг тий. Өөстөө өөгүй гоё л байвал тав тухтай байна гэдэг ч юм уу. Тэр биш байх нэ тий. Нөгөө талдаа одоо эхнэр хүнийхээ хувьд, ээж хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд би үргэлжил төгс сайн нөхөр эхнэр байгаа л тий. Тэр хүний тав тухайг алдагдуулахгүй тэр хүүхдүүдээ ингээл төгс сайхан хүүхд байлгаал гэр орноо ингэж гоё байлгаал өөрөө ч гэсэн үргэлж дандаа гоё ягаал гэдэг ч юм уу тий. Тэр биш юм аа. Нөгөө талдаа ч гэсэн хүүхдүүдээсээ бид нар үргэлжил сайн сайхныг хүсэж идэг, сайн сайхан байгаасаа гэдэг ийм цензур ямар нэг зүйл тавьж идэг тий. Тэгэнгүүт хүүхд маань бас төгс байснараа аз жаргалтай тав тухтай амьдарч чаддгүй маа. Харин яг алдаа гаргах тэр нэг эрэгтэй орчинд тий. Би ч гэсэн насанд хүрсэн хүн ч гэсэн алдаа гаргана тий. Алдаа гаргах хэрэгтэй орчинд. За магадгүй ингээд өөрийнхөө байгаад инээж уйлж чаддаг тийм орчинд намайг хайрлаж байгаа да тий. Намайг алдаатай оноотой минь хайрлаж байгаа да гэдгийг мэдэрдэг тэр орчинд би тав тухтай байх гэдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс ч гэсэн ямар орчин тав тухтай байдаг вэ? Тэрнээс тий за энэ тав тухайн бүсээсээ би гарч ижил ямар нэг зүйлд өсөж хөгжин өөрчлөгдөн сайжирна биш тий. Тэнд би өөрөөрөө байж чадаад тэнд би хайрлаж байгаа мэдрэмжийг авч чадгаараа л тав тухтай бүсийг мэдрэх гээд байна. Тэгвэл өнөөдөр бүсгүүчүүд маань ямар орчиндас тий тэр тав тухайг та өөрийнхөө сэтгэл зүрхээрээ мэдэрдэг вэ? Одоо гоё гэр оронтой байх гоё л доо. Гоё үнэртэж явах ч гоё. Тэр мэдээж тав тухайг өгдөг тий. Гэхдээ таны сэтгэл зүрх яг ямар орчинд ямар зүйлд үнэхээр жинхэнэ тэр тав тух тэр гоё жаргал гэдэг зүйлийг мэдэрдэг вэ тий. Энэ талаараа тийм ярилцаад явуул. Чи хэрвээ энийг ингээ бодоо санаа заа байж гээл нэг бодлын тэр алсад байгаа бол та энэ тав тухтай байдлыг мэдрээгүй утсан байх шүү. Өнөөдөр өөрийгөө тавтай, тухтай байлгах, сэтгэл зүгээ тайван байлгах тэр зүйлсийг бас нэг оролдогыг ч гэсэн хийгээрэй. За нэг бүсгүүн бас кейс байгаа юм. Саяны одоо нөгөө нэг гэртэй байна уу, эсвэл чөчөд бодолтой байна уу гэдгийг мэддэггүй бүсгүүтэй адилхан. Гэтэ яхан өөр төрлөө. За энэ бүсгүүгийн маань хувьд бол нөхөр нь бол маш их халамжилдаг. Санхүүгийн хувьд бол өстой нэг ч төгрөг одоо тий ингэж дутаадаггүй бүх зүйлээр хангалуун байлгадаг. За гэхдээ тэр хүний өмнөөс бүхнийг нь шийддэг. Өөрийнхөө өмнөөс. Өөрөөр нөхөр нь бүх зүйлийг шийдэж өгдөг. Найзтайгаа уулзах, сонирхлоо одоо тий дагах, сонирхолтой зүйлээ хийх. Тэгээ би ч ямад бүхнийг бэлдээд өгч яхад юу дутсан гэдэг өгүүлбэрээр нөхөр нь бүх зүйлийг одоо ингээ хаацалдаг юм шиг. За тэр битгий унтлагынхаа өрөөнд тий тухтай байдлаа хамгийн одоо ийм тухтай байдлыг нь хүртэл ингэж хангаж өгдөг. За би дургүй зүйлээ хийлчихвэл түүнийг гомдоочно гэсэн айдас бүсгүүд байдаг. За тэгээд өөрийгөө зүрлэхдээ би яг нэг юм торонд байгаа шуухай шиг гэж илэрхийлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талаараа ингээд тав тухтай байдлыг нь мэдрүүлээд гоё сэтгэл зүйг нь одоо ингээд тий хэрээр ингээд бүх зүйлийг нь бэлдүүлээл гоё юм торгомсог тий унтлагын хувцас өгөөд гоё орон дээр унтуулаад босоод ирэх хөргөч нь бүх зүйлээр дүүрэн гараад явъя гоё унах унаатай байла тий эдийн станерээ хамгийн гоё ад жаргалыг өгөх тэр амттангуудыг эзэн ч гэсэн сэтгэл зүйн хувьд яг өөрийнхөө нь байлгахгүй байна гэдэг чинь тэр тав тух гэдэг зүйл хаана байна вэ? Өөрөөр хэлбэл мянган тэр зөөлөн сайхан буудан эд хэрэгсэл байгаад яг тэр сэтгэл зүйн хувьд яг өөрийн хүснээрээ байхгүй байна гэдэг чинь тав тухтай байдал алдагдаж байгаагийн нэг хэлбэр босуу тий. Тэгэхээр энэ бол яг гэр бүлдэх нэг талаараа бол тэгш бус харилцаа буюу сайн одоо ингээд анзаараад одоо нэг талаад хэлэх юм бол дарангуйлал жоохон ноёрхож байгаагийн нэг юм илэрхийлэмж хайр халамж гэсэн нэрийдлэр одоо ийм одоо тий халахалсан тэр хүн өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлж байгаа. Тэгэхээр яг хэрвээ ингэж ханддаг ирчүүд байх юм бол бас хэлмээр байгаа хгүй. Таны авт суусан эхнэр гэдэг бол таны хажууд танилж байгаа эмэгтэй гэдэг бол таны худалдаж авч ундаг машин бишээ. Тэр байшинтай адилхан бишээ. Эсвэл тэр хөөргөлдөг хөөргөттэй огт адилхан биш. Тэр бол эд хөрөнгө биш. Тэр бол эмэгтэй хүн. Тэр бол хүн дундаа мэдэрдэг. Тэр мэдрэмжээсээ кайф авдаг. Тэр мэдрэмжээр ингэж тижээгддэг. Өөртөө тэрнийх гоё те сэтгэл хандамжийг авдаг. Тэр бүсгүй хүн шүү. Бүсгүй хүнд те магадгүй бид нар гэрээ үйлчлэгтээ хийлж болно. За би өдөр цовь идмээр байна.
За би орой тийм юм уумаар байна гэж хэлж болдог. Тэрнийхээ хөлсийг төлж болдог. Харин ханилт суугаа хандаа хөлсийн төлнө гэдэг ойлголт байхгүй. Би чамайг бүх зүйлээр хангасан, би чамайг бүхнээр тутгаагүй учраас чамд ямар тав тух хэрэгтэй юм бэ гэдэг асуулт бол ямар ч асуулт биш шүү гэж бас нэг жоохон игдүүцэнгүй хэлжмээр санагдчихэв. Тийм шүү, нөгөө тав тух гэд ойлгочдөг те. Тэгээд би чамайг хангаж байгаа юм чи нэг талтаа ингээд хүн байж идэл те өөр талаараа ингээ харах юм бол хамтрагч нь аахгүй. Хамтдаа хөгждөг, хамтдаа инээдэг те. Хамтдаа ингэж тэр зүйл амьдралыг босгодог зүйл үеж идэл би чамайг хангаад өгчээ чи тэгээд нэг юм гэрийн тижээвэр амт шиг байж гэх юм бол одоо маш харамсалтай шүү дээ те. Тэгээд нөгөө сэтгэл судлаач Жон Готманы судалгаа байгаад идэг штэ маш олон одоо гэр бүлүүд дээр судалгаа хийгээд нэг юм алдартай дүгнэлтийг гаргаад ирсэн байдаг штэ. Тэр нь юу вэ гэсэн чинь аз жаргалтай хосуудын дунд одоо маргаан байдаггүй биш те. Маргаан байдсан байх. Харин маргааны дунд ч гэсэн эерэг харилцаагаа хадгалдсан байх гэд бодохоор тэнд ингээд хүмүүс санал зөрөлдөж байгаа байхгүй те. Одоо нөхөр нь би чамайг бүх зүйлээр хангаад өглөө гэдэг. Одоо сая нэг кейсээр гарч байгаа шиг те. Тэгээ чамд одоо энэс өөр юу хэрэгтэй юм бэ? Чи ингээд минийхаар бай гэж хэлж байгаа бол эхнэр тэнд дуугаа байх биш те. Надад эн чинь мэдээж гоё юм сайхан байна. Чи надад хайртай учраас хангаж өгж байгаа. Эсвэргээрээ би ч гэсэн хүн ийм зүйл би баярлд юм аа. Ийм зүйл намайг тав тухтай болгод юм аа. Ийм зүйл намайг тав тухгүй болгоод байна. Би ч гэсэн хувь хүн учраас өөрийн гэсэн орон зай хил хязгаар те бүх зүйл надад байгаа. Би өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүн гэдэг тэр зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр маргаан байдаг. Харин тэр маргааныг эерэг харилцаагаар одоо шийдэж чаддаг гэдгийг бол Жон Готман одоо судалгаагаар гаргаж ирсэн байгаа даа. Тэгэнгүүт нөгөө эерэг харилцаа гэж юу юм бэ гэж хүмүүс одоо бодож байгаа бах тий. Тэгвэл яг одоо өөрийнхоороо байгаагаараа үзэл санаагаа илэрхийлж чадах. Тэнд уурлахгүйгээр, орилохгүйгээр, хашгирахгүйгээр надад энэ таалагдчихээн таалагдахгүй байна. Би өөрийн үзэл бодолтой энэ маань ийм гэдгийг хэлэх те. Эргээд нөгөө талаа мэдээж би энэнд чинь талархаж чинь. Надад бүх гой зүйлийг чи ингээд авчирч өгж байгаа нь гоё. Тэгтээ надад ийм мэдрэмж өгөөд ээ шүү гэдэг те. За тэгээд нөгөө талаа би рүүгээ хараад инээмсэглэж хагаад үзэл бодол маань таарахгүй байна гэдгээ ч гэсэн хэлж чадах. За тэгээд би биэндээ одоо гар хурж би бинээ мэдрэх, сонсох, тэврэх гэд ийм олон зүйл орж ийн. Тэгэхэд саяны одоо залуугийн хувьд бол сонсохгүй шүү дээ. Тэнгүүт эмэгтэй ч гэсэн би дургууг нь хөрчих юм болов, би гомдоочих юм болов гэд хэлж чадахгүй байгаад шүү. Тэгэхээр энэ маань ерөөсөө тав тух биш юм а гэдгийг л өнөөдөр бас энэ кейс харуулж штэ тий. Тэгж чинь. Тэгээд ер нь яг хөө бид бүсгүүчүүд бид нар нэг ийм зарим тохиолдолд мэдээж дандаа болвол биш те. Энэ үгийг хэлвэл нөхөр маань уурлах болов уу гэдэг энэ бодол нэг үе төрдөг штэ. Энийг хэлвэл уурлах болов. За уурлах юм чинь хашиг хилээд яах уу гэд хилээ залгичдаг. Эсвэл бол хит төрөгдөж орж ирээд хилээд тэгээд маргаан болчихдог. Тэгэхээр хилээ залгаад энийг ингээ хэлэх гэсэн үгээ илэрхийлээд болохоос илүүтэйгээр тэн дээр хилдэг байгаасай. Гэхдээ хэлэхдээ зөв үед зөв нөхцөл байдалд, зөв дуу хоолойны өнгөөр, зөв үгийн сонголттойгоор, зөв кейс жишээтэйгээр хэлдэг байгаасаа энэ л өөрөө эргээд тэр бүсгүй хүний бас яг мэрэгэн ухаан болчихж байгаа байхгүй. Түүнээс биш уурч учраас, гомдчих учраас за яшиг шиг ядраач нь за маргаан болчихдоо гэд хэлхээ болоод, илэрхийлэхээ болоод иржил байгаа бол за тэгээд энэ байдлаар удаан амьдарч байгаа бол энэ асуудал шүү. Энэ нөгөө хүнийгээ би илүү одоо тийм надад ийм сөргөөр хандах тэр нөхцөл байдлыг би өөрөө тарьж байна гэсэн. Тэгвэл хань ижил гэж юу юм бэ? Би юмаа хийхгүй, юмаа ярихгүй. Ингээл би нуугаа яваад ах юм бол яаж энэ хорвоог баргуулж байна? Тэ? Би дарагтайгаа амьдарч байгаа юм шиг, эсвэл нэг эрх мэдэлтэй нэгэнтэй амьдарч байгаа юм шиг ингэж нөхөртэй хандаж болохгүй. Нөхөр гэдэг маань яг үгийн үндсээрээ ч гэсэн харах юм бол бидний дутууг нөхдөг. Тэ? Дундуурыг маань дүүргдэг. Тэр нэгэн байгаа штэ. Тэгэхээр зэрэг ийм нөхрөө магадгүй нэг тийм харгас хэрцгийгээр хаардаг. Тэгээд тэрнээсээ болоод халтаж чаддгүй, үг хэлж чаддгүй энэ байдал бол бүсгүүчүүд бидэнд бас байх гэдэг шүү. Тэгэхээр энийг хэдүүлээ засаж залруулах хэрэгтэй. Тэгээ би бол яг хувьдаа яадаг гэхээр айгуу гоё тийм сэтгэл санаа таатай, гоё нээлттэй, намайг хүлээж авахд бэлэн яг нэг тийм үеуд нь байдаг. Тэр үед нь хайраа гэж ачиж байгаа л тий. Нөгөө нэг олон ингээд юмнуудаа ярахаар айгуу гоё ер нь төсөл маань амжилттай хэрэгжнэ гэдэг шиг болдог. Тэгэхээр зэрэг эндээс л ингээд нэг гоё юмыг ургуулдаг эмэгтэй хүний ухаан байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай бүсгүүчүүд чадна. Тэгээд өнгөрсөн удаад бас нэг хэд хэдэн юм хүмүүстэй таарлцсан.
хилүүл яшиг шиг ууралж байх. Хилүүл яшиг шиг нөгөөдөг чинь бүр цаашаа хараад балиг чинь гэл нэг юм төлөвшөөгөө хүнтэй амьдарч байгаа юм шиг нөхрөө өөртөө ойлгуулад идэх байхгүй. Үгүй таны нөхөр ойлгоноо. Таныг бүрэн хүлээж авч чадна. Тэр үнэхээр тань тийм ойлголт байгаад байгаа бол олон удаагийн буруу юм алдаа дутагдал байна шүү. Тийм учраас нөхөртөөгөө зөвөр ойлгуулаарай, ярилцаарай. За тэгээ энэ дээр бүр үнэхээр арга чарга дутагдаад байвал баясаа цомоо хоёроо хандаж бүрэн болно гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Манай бүсгүүчүүдийн өглөөний уулзалт бас удахгүй эхэлнэ. Тэрэн дээр гоё хүрээд ирээрээ. Нэрээ тийм шүү. 6 сарын 17-нд өглөө эртээ тийм ээ эртэж эмэгтэйчүүдтэй зориулаад баясаа цомоо хоёр нь одоо эмэгтэйчүүдийг өөрийгөө хайрлах үн цэний сургалтыг өгөх гэж байгаа. Тэгэхээр энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл бас авч олно. 8862 50 30 гэсэн утсаар бас холбогдоод аваарай тий. Тэгээд зохион бүсгүүчүүдтэй гоё уулзаад өглөөний цагт ингээд ийм итгэвтэй байх тэр цагийг гаргаж байгаа шүү. За тэгээд эмэгтэйчүүдийн хувьд үнэхээр тав тух гэдэг зүйлийг тэгвэл мэдрэхийн тулд өөрсдөө бас юу хийх ёстой юм гэдгийг цомоо маань ингээд гоё хэллээ шүү дээ тий. Яг нөхрөө харж агаад мэдж агаад одоо юу яана гэдэг шиг тий. Учир жанцангаа хэлнэ гэдэг шиг. Тэгэхээр бид нар ингээд нэг юм хүний амьдралаар биш өөрийнхөө амьдралаар амьдрах. Гэхдээ хайртай хүмүүсээ хохирохгүйгээр өөрийнхөө амьдралаар буюу тэр сэтгэл зүйн тав тухтай амьдрах, эргээд сэтгэл зүйн хил хязгаартай амьдрах гэдэг энэ зүйлийг өнөөдөр яриад байгаа. Тэгээд бүсгүүчүүд маань тэрийг хэрхэн яаж бас амьдралдаа бүрдүүлж чинь, бий болгож чинь, мэрэгэн одоо нарийн мяндсан ухаанаар тэрийг шийдэж чинь тий. Мяндсан ухаан гэдэг. Тий. Энэ талаараа бас ороод ирээрээ, бичээрээ, яриараа 9986 104 5 дугаарын утас нээлттэй байгаа бол мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэйгээр хүрч байна. Тэгэхээр таад маань өөрсдийнхөө гоё алтан зөвлөмжүүдийг бидэнд бас бичиж өгөөд тий. Хуваалцаасаа гэж хүсэж байна. За тэгээ хүмүүс одоо тэгдэг штэ. Түрүүнд нөгөө нэг би ингээл нөхрийнхороо л амьдраад байна гэдэг чи одоо жишээ кейс байна штэ тий. Тэгсэн чи бас нэг юм кейс байгаад байна. Амьдрал дээр бол ингээ харах юм бол амжилттай явж байгаа карьертэй эмэгтэй тий. Гэсэн чин ажил дээрээ захирал шиг одоо юу гэдгийг тий. Гэртээ ирээд бол яг сайн ээж, халамжтай эхнэр шиг мэдээж аав ээжтэй болохоор ачлалтай охин байх гэж хичээсээр хагаад ингээд юм өөрийгөө гээцсэн байгаа юм л да. Харахад бол амжилттай сайхан эмэгтэй тий. Тэгээ хүмүүсийн хүлээлтэнд хүрхгээл ингээл яваад идэг. Нөгөө талдаа ээж авдаа ачлалтай байх, эхнэр сайн эхнэр байх гээл. Тэгээд яг ингээд дотоод сэтгэлдээ болохоор өдөр тутамдаа л нэг юм одоо яг юм тав тухтай байх тэр мэдрэмжийг ингээ алдсан байгаад идэх тий. Тэгээд маш их ганцаарддаг, тэгээ маш их ядардаг. Тэгээд ядарсан учраас ингээ тэрийг хуваалцъя гэхээр нөгөө амжилттай карьертай байгаа учраас тий. Тэр зүйлээ хуваалцсан гэхээр нөгөө хуваалцахаас ингээ эмээгээд идэх тий. Төртөө хэлий гэхээр яах бол гэр бүлийнхэнтэй хэлий гэхээр яах бол гэл ингээ явааддаг. Тийм эмэгтэй кейс байна. Тэгэхээр нөгөө сүүлийн үед ялангуяа ингээд нөгөө олон туйлт гэдэг шиг тий супервумен ийм синдром бас ингээд бас синдром гэх юм ч удаа сайн ямар ч гэсэн нэг ийм зүйл байгаад байгаа шүү дээ. Би бүх зүйл дээр төгс байх хэрэгтэй. Би бүх зүйл дээр гаргуун байх хэрэгтэй. Би бүх зүйл дээр өөсөвгүй байх хэрэгтэй тий. За ингээд биеийнхаа зүс царай за тэгэл цаашлал ажил мэргэжил карьер ур чадвар гэр бүл бүх зүйл дээр төгс. Гэтэл магадгүй энэ байдал дээр нөгөө гэр бүлийн байдал нь докторчгүй яг тэр төгс гэдэг хүлээлтэнд нь хүрэхгүй асуудлууд үүсээд ах юм бол надад ер нь одоо тийм хоолны сав хэрэггүй гэд нөхрөөсөө татгалзах жишээ нэг ч юм уу тий. Иймэрхүү нэг мерсээр бас тохиолдлуудыг ингээд яг таныг ярьсан чинь бас санаж шүү. Тэгэхээр энэ зүйл дээр ч гэсэн нөгөө тэнцвэр гэдэг зүйлийг хадгалахгүй болвол одоо нэг хүмүүсийн нэг юм ойлголт байгаад идэг шүү дээ. Амжилтын төлөө маш их өөрсдөө дайчилдаг. Гэр бүлийн ч гэсэн дэмждэг. Тэгээ амжилтанд гарангуутаа гэр бүлээсээ татгалздаг. Энэ бас яг хараахан зөв бол биш шүү дээ. Манай одоо Үерхэл өөгийн ах маань орчихсон байна. Сайн байна уу? Миний Монголын 104.5-ийн хөтлөгч сайхан бүсгүүчүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. 104.5 гэдэг маань өөрөө нэг юм агуулга штэ. Тэ юм болгоныг одоо яардаг, юм болгоныг дуугардаг, шүүмжилдэг, буруутгадаг, сөрөг зүйлсүүдийг тодруулдаг ийм агуулга бол огтосоо биш. Харин тисээрээ, төвчээрээ, дэмжээрээ чадын шүү, болон шүү. Хэрвээ ингээд зөв ингээд алхаад байвал ямар нэгэн байдлаар хүрдэг шүү гэдгийг бүсгүүчүүдтэй, эрчүүдтэй ингээд дэмждэг. Гэтэл ингээд зарим нэг юм олонх маань бас яг тийм байгаад байдаг л да. Ялангуяа нөгөө том эрх мэдэлтэй хүмүүстэй өө амжилтанд хүрээд ирсэн чи цаа одоо эхнэрээ салт, эхнэрээ жоохон залуужуулъя даач гэх юм те. Тэгэхээр эндээс ингээд харах юм бол энэ битгий байгаасаа манай бүсгүүчүүдэд үнэхээр ингээд амжилтанд ингээд хүрэхээ явж исэн чинь тий нөхөр асуудал гаргачлаа, дутагдал гаргачлаа. Тэгвэл хамаагүй хамттан ч хэрэлтэй. Тэгвэл амжилтанд хүрэх
хуцаанаас жоох ухарчхал та. Тэгээд нөхрөө ингээд анзаараад те. Тэгээ ер нь ингээд анзаараад хахад энэ тэнцвэртэй айгу холбоотой юм шиг. Бүх зүйлийг төгс хийх гэж, бүх зүйлийг 100% байлгах гэж өөрийгөө хэд их битгий шахаа бүсгүй минь. Тэ? Ягаад тэгэхээр ингээд бүх зүйл төгс, ялангуяа төгс болох боломжгүй шүү дээ. Ер нь төгс амьдрал байхгүй, төгс бүсгүй байхгүй, харин хичээдэг нэг л байгаа. Тэгээ бүх зүйлийг төгс болгохгүй л өөрийгөө шахаалт ажиллаад ядраа цуцаа тэгээд нөхөр нь энд гарч ирээд хүүе чи гингүүт боли гэж ингэждэг те. Тэгэхээр ийм зүйл бол үнэхээр байж болохгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр альваа зүйлийг яг хэл хязгаартай тэнцвэртэй авч чадах нь өөрөө амжилт шүү. Яг үнэн. Тэгээ тав тух гэхээр эмэгтэйчүүд маань бас нэгийг бодоол нөгөөг тунгаагаал байж байгаа хэ. Тэгэхээр тав тух гэдэг маань нэг талдаа бид нар хосын харилцаан дээр ч гэсэн хоёр биендээ тав тухтай байх нь ямар чухал юм бэ те. Тэнд одоо эхнэр гэдэг хүн те өөрөө өөрийнхөө тав тух амьдралын тав тухыг бүрдүүлэх нь ямар чухал юм бэ. Нөхөр ч гэсэн тэнд байхдаа бас те нэг юм тухгүй мэдрэмжтэй биш, хэцүү мэдрэмжтэй биш, нэг юм тав тухтайгаар хоорондоо харилцах нь ямар чухал юм бэ гэж. Тэгээд ингээд заримдаа бол мэдээж одоо эхнэр нөхөр гэхээр л одоо өдөр тутамд нь бүх зүйлд нь ингээд нэг юм наагаа тавьсан зүйл биш шүү дээ те. Тэгэхээр тэр зүйлээр ч гэсэн одоо өөрсдийнхээ тав тухтай хүсэл сонирхол зориг мэрэгжил ажил те. За тэгээд өөрийн бас үзэх үзэл хамт олон найз нөхөдч гэдэг юм уу те. Тэр зүйлдээ оролцож байгаа оролцоо тэр зүйлд одоо би биэндээ одоо зай тавьж өгж байгаа тэр зүйл ч гэсэн амьдралын тав тух байгаад идэг шүү дээ. Тэгэхээр психологчдын маань хувьд одоо яг тэр тав тухыг хэрхэн яаж бас мэдэрч зохион байгуулж явж байна. Тэр талаараа ороод ирээ. Тэгээд битээр бол төгс байдлын талаар ярьлаа те. Эхлээд дараа нь болохоор за энэ хүмүүсийн тав тухыг алдагдуулах байхын тулд би өөрөө өөрийнхөө тав тухыг золиослъя гэдэг зүйлийн талаар ярьлаа тий. Тэгвэл бас нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр нөгөө хяналт тавих гэдэг тий. Хүүхдүүд минь алдаа гаргачих үедээ нөхөр маань энийг тэрийг мартаад энийг тэрийг орхигдуулчих үедээ амьдрал маань ингээд миний төлөвлөгөөний дагуу өрнөхгүй байх үедээ тий. Гэтэл амьдрал гэдэг зүйл хэрвээ гэр бүл болсон байгаа бол хэрвээ би үр хүүхэд гэр бүлтэй байгаа бол бидний төлөвлөгөө гэдэг зүйлээр явах хэрэгтэй байж тал миний төлөвлөгөөний дагуу өрнөхгүй байх үедээ гэл ингээд нэг юм хяналт тавиад ах юм бол стресс нэмэгдээл те бухимдал нэмэгдээл үл ойлголцол нэмэгдээл тэгэл тав тухгүй орчинд тав тухгүй харилцаанд амьдраад байдаг штэ те. Тэгэхээр энэ зүйлийг бий болохгүй байх нь миний хувьд тав тух юм а гэдгийг бол би маш их мэдэрдэг. Тэгэхээр нэг нөхрөө хянчи те хүүхдээ хянчи бүх амьдралаа өөрөө өөрийнхөө гарт татгаал гэл нуруунд дээрээ маш их хүнд ачаа үүрээд явчих гэж юусоо боддгоо байхгүй. Тав тух гэдэг маань бид хамтдаа юм а гэдгийг л ойлгочих юм бол хамтдаа зэрэг ч гэсэн үүрэх ёстой гэдгийг ойлгочих юм бол гэд нуруунд дээрээсээ өөх ёстой хүмүүст ачаагийн нөгөөд өөрүүлэх ёстой байгаад идэг тий. За тэгээд нөгөө талдаа болохоор одоо би бүгдэд таалагдж ижил гэл түрүүнд нэг эмэгтэй байсан шүү дээ. Карьертай амжилттай. Тэр амжилт карьеранд хүрэхийн тулд бүгдэд таалагдаад бүх хүмүүсийн одоо хэрэгцээг хангах гэж яваад өөрөө ядраад стресстэй уйлыг гэсэн ч уйлах газар олдохгүй гэдэг шиг амьдраад байна гэдэг тий. Тэгвэл тав тухтай би байхын тулд нөгөө талдаа би сэтгэл зүйн эрүүл мэндэ зөвөр хамгаалахын тулд одоо бүх зүйлд би за тэгээ чадна гэл тий. Мэдээж чадна та бүгдийг чадна. Гэхдээ тэрийг хийхгүй байх хэрэгтэй байгаад идэх тий. Тэгээд нөгөө талдаа хэрвээ надад номер 1 жишээлх юм бол номер 1-т өнөөдөр би яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол би тэр хэрэгцээг хойш нь тавьж болохгүй байхгүй. Би үзүүлэх хэрэгцээндээ явах хэрэгтэй тий. Гэр бүлийн ямар нэг зүйл байсан ч гэсэн ажил дээр ямар нэг зүйл байсан ч гэсэн би тэнд цаг авсан бол би очиж үзүүлэх ёстой гэдэг өөрийнхөө хэрэгцээг хойш нь тавихгүй байх хэрэгтэй байдаг тий. За тэгээд бусдын сэтгэл санаа, бусдын гаргаж байгаа хандлага, бусдын үйлдэлүүдэд би санаа зовох шаардлагагүй байхгүй. Ягаад тэгэхээр хин нэгэн хүн надтай муухай харилцлаа. Хин нэгэн хүн намайг янз бүрээр хэллээ гэхэд тэр хүнээс гарч байгаа зүйл болохоос биш надаас гараагүй зүйл учраас би тэрэн дээр нь зохиох ёсны хариугүйг л санаа зовхгүй байх нь миний амьдралын тав тух байгаад байгаа байхгүй. Яг үр дүнд нь би өөрийгөө алдахгүй байгаа тий. Баясаа гэдэг хүн тэр хүний хэлж байгаа үгээр тэр хүний үйлдэлээ тэр хүний югаар хэмжигддэггүй гэдгийг мэдэрчвэл би тав тухтай амьдраад идэг байхгүй. За тэгээд сонсогч та бас юу бодож जैन тий. Бичээд ороод ирээрээ 12 цаг 45 минут хүртэл гэрэлтэн маань үргэлжилнэ. Тэгэхээр нөгөө нэг сая яг таны ярьсан яриан дээрээс бас яг ийм дүгнэлтийг хийж ин л та. Жишээлбэл бид нар ганц бие амьдралаас ингээд хамтын тэ гэрлэлтийн амьдрал руу шилжилж байгаа. Тэгээ яг нөгөө тав тух гэдэг зүйл ганц бие байхад бас нэг өөр нэг юм төсөөлөл өөр ертөнц. Гэтэл хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол бас нэг өөр ертөнц тэ. Жишээл одоо бага насны хүүхэдтэй юу, бага сургуулийн хүүхэдтэй юу, өсвөр насны хүүхэдтэй юу, эсвэл идэр залуу одоо насны хүүхэдтэй юу гэдгээс шалтгаалаад одоо жишээлбэл бага насны хүүхэдтэй хүний хувьд бол энэ тав тух гэдэг зүйл маань нэг хүний ирэхээр нөгөө хүний ирэх гэдэг шиг тэ. Хамтдаа байснараа л болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг аль аль та насан дээр ч гэсэн хамт байх, хамтын тэр хүмүүс
хүмүүсийн тав тухыг ээж хүн гэдэг бүртүүлж өгөх нь бас л чухал байгаад байна л да. Тэрнтэй холбоотойгоор нэг юм даалгаврын санаа бас үгүй гэж бодож байна. Тэр нь ямар даалгавар вэ гэвэл зөвхөн би л одоо тав тухтай байх хэрэгтэй гэснээрээ одоо өсвөр насны хүүхдүүдийг хаалга хаагаал ингээл те хөгжмөө тогшоод орж ирээрээ гэж. Тогшоод орж ирээ. Тэгээд тогшоод ахад одоо би үнтэй уулзах боломжгүй байна. Цаашаа вэ гэл. Ийм бас боломж болохгүй байгаад байна шүү дээ те. Тэгэхээр нэг айгуу гоё балансжуулж тэнцвэртэй байлгахын тулд гэр бүлэрээ нэг орой сууж байгаа. За тухайлбал өнөө орой ч юм уу те сайхан сууж агаад суухтаа ингээд нэг 5 юм бичих юм цаас бэлтчих. 5 одоо тавуулаа байлаа гэхэд 5 бал бэлтчих. За тэгээд чи юу хийвэл ямар байвал 5 тухтай болдог вэ? Нэгээс нь 5 хүртэл яг чигсаагаад бичих нь хүртэл чухал шүү. Хүн болгоныхыг аваад үз те. За тэнгуү төсвөр насныхан бол ганцаараа байснараа, найзуустайгаа байснараа ч гэдэг юм уу те цаадуулж хамттан эзнэрээ эсвэл хүснээрээ явснараа гэл ингээл гаргаж ирнэ. За нөхөр бол одоо юу гэдэг гэрт ороод ирэхэд халуун хоол ундтай байвал тэг гэр орон гэ бужигнахгүй заваарахгүй цэвэрлэн хүүхдүүд инээлдээд байвал гэл нэг юм бичин. За би бас нэг юм бичин штэ. Хоол хийх гэхэд нөхөр туслах юм болвол за тэгээд хүүхэд ирээд надад туслах уу ээжээ би танд туслах уу гэд асуух юм болвол гэл ингэж битснээрээ 100% юм төгс тав тух гарч ирэхгүй ч гэсэн энэ хүн энийг хүсээд байдаг юм бэ гэдгийг мэдэх боломжтой. Тэрийг ярилцах боломжтой. Би бинийгээ сонсох боломжтой. Тэгээд их юм бол маргаашийн өдөр арай нэг юм 100% биш ч гэсэн 80% байх юм боломжууд бүрднэ. За тэгээд нөгөөдөл ингээ сайхан ярилцах нь шүү дээ. За ингээд нэгийг хийх гэсэн чинь бид нар ч яахан боломжгүй байна өсвөр насны хүүхдээ тий чи ганцаараа ингээ өрөөндөө ороод хөвчмөө чангалаад ингээд яачих юм бол бид нар ч яахан тухгүй байх гэдэг. Тэгэхээр чихэв зөө ч гэдэг юм уу тий ингээд нөгөө гарц харгалгаагаа ингээ ярилцаад ингэх бас яг юм боломжууд бүртгэнэ. Манайхан бас заавал хийгээд тушаад үзээрэй тий урьж бүр урлаг илгээ гэдэг шиг тий урлаг илгээ чинь тэгэхээр хийгээд үзээрэй. Тэгээд тав тух гэдэг зүйл ингээд бидний нэг талтаа ингээд гаднаасаа харахад ингээд одоо юу гэдгийг нэг тухтай гутал өмсчихэд хөлт хүртэл амар байдаг штэ. Тэр шиг тухтай гэр оронд байхад гэж ярьж байгаа боловч тэр ингээд нэг юм бидний бодлоос үүдээд байдаг штэ тий. Хит их ингээд боддог хүмүүс байдаг. Тэгэл нэг асуудлыг олон дахин эргүүлж бодоол шийдэл олох гээл тий. Эсвэл нэг хүний ингээд таагүй харилцааг ингээд бодоол тий. Эхнэрийнхаа нөхрийнхаа эсвэл найзынхаа эсвэл ажлынхаа хамтрагчийн эсвэл даргынхаа гэдэг ч юм уу тий. Тэгэл ингээд шаналал ингээд шийдэл олох гол олж чадахгүй болохоор ингээд улмал их төвшүүр нэмэгдээл тэр харилцаан дээр орохоор л нэг юм тухгүй байдалд үүсчээд байдаг. Биднэрт ч гэсэн байдаг тий. Тэгэхээр тэр зүйлээ ингээд бид нар нэг юм илэрхийлж хэлж хуваалцж тий. За ингээд заримдаа бол ингээд тэр байдлыг мэдэхгүй учраас одоо яаж илэрхийлэх вэ, яаж хуваалцах вэ, яаж ойлголцох вэ гэдгээ мэдэхгүй учраас ингээд нэг юм муудалцчаад байдаг тий. Ихтэй нөхөр хоорондоо ингээд нэг тав тухын байдал дээр тэр хүний нэг таалагдахгүй байгаа зүйл дээр хилээл тавьчихдаг шулуухан. Тэнгүүт нөгөө хүн ч гэсэн өөрийгөө хамгаалал тий. Тэгэл тэр хүн яагаад ингэ хилцсэн юм бол эсвэл тухайн үед би ингэ буруу ойлгогдсон болов. Тэгэл маргааш нь одоо тэр хүнтэй уулзах гэхээр ингээл эсвэл таарлах гэхээр ингээл юм таагүй мэдрэмж төрвөл те нөхөртөөгөө их нэртэйгээ ингээл муудалцахаараа дуугаа ураагаал өрөө өрөөнд ороод суугч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр үед тарих үнэхээр амрах боломж авч чадахгүй байгаад шүү дээ. Тэр хүн яаж тав тухтай байх юм те? Тарих байнга ажиллаж байна. Ямарваа нэг юм асуудал үүсчихэр би бол яг тэгдэг байсан байхгүй айгүйх боддог. Тэгэл бодвол тухайн үед нь ингээд бодоод өнгөрдөг эсвэл гомдоод өнгөрдөг ч юм уу те? Эсвэл ингээд нэг юм харилцааны асуудал үүсэнгүүтээ дараа нь тэр хүн яагаад тухайн үед ингэсэн бол яагаад юм шийдвэр гаргасан юм бол ингэсэн болохоор ингэсэн биш дээ гэл ингээд бодоод тэгэхээр ингээд бүр нойргүй хоног гаддаг байхгүй юу? Тэгэхээр дараа нь болохоор би ингээд яагаад энийг өөрчилж үзье те ингээ стресстэй хэдэн өдрөөр бодоод ингээ шаналаад тэгээд өөрчилж үзьегээд бодсон тухайн үед тэр хүн магадгүй ийм шийдвэр гаргасан учраас тийм зүйлийг бодсон учраас эсвэл би ингээ буруугаар ойлгогдсон учраас гэл за ингээд энийг орхичи дараа нь шийдэх арга олъё. Тэгээд тухайн үед нь эсвэл хилчий гэдэг ч юм уу. Тэгээд орхидог болсон. Тэгэхээр ингээд ядаж нойр бүтэн хондог. Стресстгүй маргааш нь ядрахгүй гэдэг ч юм уу те. Тэгээд би өөрийнхөө ингээд амьдарч байгаа орчинд өөртөө сэтгэл зүйн тийм тав тухайг өгөөд сурч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр их амар юм байлаа. Манайхан бас яаж шийддэг вэ? Манайхан гоё бас аргуудаа ингээд хуваалцаарай тий тэр зүйлийг яаж бүртгүүлтийг яаж бий болгодог вэ? Тэгээд гэрэлтэн нэвтрүүлгийг ингээд сонсоод авах юм бол бүсгүүчүүдийнхаа зүрх сэтгэлийн хувьд цаашлаад бие махбодын хувьд, оюун санааны хувьд гэрэлтэх олон боломжуудыг ярьдаг штэ тий. Тэгэхээр энэ боломжуудыг бас яг ингэж тогтож аваад сонсоод хэрэгжүүлээд болох зүйлээ болсон зүйлээ хэлээд болохгүй байгаа зүйлээ асууж тодруулаад ингээд ярилцаад яваасаа. Тэгээ яг саяны нөгөө ярьсанчлан бодол санаан дээр ингээд асуудал
үсэж захаар бие махбодын хувьд амар амардаг байхгүй. Шууд нойронд нөлөөлж, шууд ажлын бүтээмжид, шууд харилцаанд ингээд нөлөөлж тий. Тэгэхээр энэ зүйлсүүд дээр нөгөө хил хязгаарыг тавиад тий. За би дараагийн удаа энэ дээр ийм одоо арга зам авнаа. Гэтэ тэр нь ийм сөрөг байхаар биш тий. Хүнийг бас хэцүү болохоор биш, өөрөө бас юм хэцүү болохоор биш. Болж игэл яг тэр зөвийн гаргалгааг хагаад зөвийн дотор ингээ хийх нь айгу чухал шүү гэж бас яг хэлмээр нь тий. Тэгээ ингээ харахаар тав тух гэдэг чинь бас айгүй өргөн сэдв биш үү? Ястаа өргөн штэ. Одоо наацхан зүгээр эмгтээчүүд нэг юм гэртээ удаан байхаараа нэг юм амрах гэхээр нэг юм буруутай мэдрэмж төрөөддөг штэ тий. Юм хийжсэн аа ингээд амрах гэснэ. Үе би ч доо гэл те. Яг тийм зүйлийг хүртэл эмэгтэйчүүд ингээд бий болох хэрэгтэй юм байлээ. Амралт гэдэг чинь зүгээр нэг юм зөв зүгээр сууж байгаа зүйл биш байхгүй те. Амралт гэдэг чинь хүн бие махбодын хувьд, сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд гээд өөрөө өөртөө маш их нөөц боломж ирж хүчээ цуглуулж байгаа нэг юм хэсэг байхгүй юу. Гэтэл ингээд юм хийжсэн аа гинтхэн ингээд те. Сунгот нэг юм буруутай мэдрэмж, нэг гимтэй зүйл хийгээд байгаа юм шиг, заавал хийх ёстой юм шиг ингээд залхуураад байгаа юм шиг нэг юм мэдрэмж төрдөг. Үгүй шүү тий. Амралт бол ерөөсөө л хүний үндсэн хэрэгцээ. Тэгэхээр ээжүүд минь, эмэгтэйчүүд минь тий өдөр тутамдаа өөртөө тэр гоё тав тухтай үндсэн хэрэгцээ буюу тий өөртөө орчин үүсгэх, сэтгэл зүй бие махбодын туйлдалд орохгүй тулд хийх ёстой нэг зүйл чинь бас энэ байгаад байгаа тий. Тэгэхээр тэрийг нэг айгу алдаа оноо тий эсвэл би зүгээр байж байгаа. Тэгээд хүмүүсийн хувьд ч гэсэн бодохдоо бас гэртээ сууж байгаа. Гэртээ зүгээр байж байгаа гэдэг тэр үг үйлдэлээр хэлэхгүй хийхгүй тий. Тэр хүнийг нэг тийм байдалд ортол нь ингэж хөдөлмөрлөхгүй байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр эмгтээчүүд маань ийшээ бас битээ халтраад унчаасаа тий. Амралт чухал, бас ажилч чухал. Харин гол нь тэнцвэр юм а гэдгийг л тэр тав тухай ойлгуулад байгаа байхгүй. Тийм. Ялангуяа одоо нөгөө олон хүүхдтэй ээжүүдийн хувьд бол ганцаараа байх нь тав тух болчиход байдаг шээ. Тэгдэг. Ажил дээрээ ирээ тав тухтай байна гэж эмэгтэйчүүд аяг ярьдаг тий. Тэгээд яг хуу мэдээч ингээд яг инээлдэд өнгөрч байгаа ч гэсэн нөгөө талдаа ингээд гүнзгий нэг талаас сонсох юм бол жоохон гомдохоор штэ тий. Тэгэхээр зэрэг болж өгвөл өөртөө гоё нэг 5 минут амраачдаг байгаарэ. Одоо манай баг бол тэгдэг байхгүй 5 минут унтах юм уу гэдэг. Хөөхөн тий. Тэр хүртэл мэдэрсэн байгаа тий. Тэгэхээр нэг ингээд яг өөртөө зориулаад 5 минут зүгээр хөвтчихжээ. Тэр ерөөсө буруу зүйл биш. 5 минут нэг сайхан суугаад аяг халуун цай уучжээ тий. Нөгөө аяглаа тавьсан цайд хөр хүртлээ юм хийгээ явцсан байдаг штэ. Тэгэхээр зэрэг тихгүүгээр өглөөний хүргэлтээ хийсний дараа нэг өдийн нэг 9:30-аас 10-ийн хооронд хамаагүй дуг хийчих болно шүү дээ. Ямар чухал гэдэг үлээ. Эсвэл нэг сайхан найзуудтайгаа ярилцаад. Тэгээ инглигээд комментүүд ирнэ л дээ. Одоо юу гэдэг чи. Тэгшээд лайвха комментүүдийг харж шүү дээ. Өдөржингөө зүгээр суугаад байна уу? Хийх юмгүй мөө гэдэг юм те. Тэрийг өөртөө битгий нэлцааж яг 100% үнэн гэдгээр нь битгий хүлээж яв. Тэр бол тэр хүний л үг, тэр хүний л хараа болохоос биш. Энэ та тэгсэн гэсэн үг бас биш байхгүй юу? Өдөржингөө ч арай сууж амцсангүй. Сууя гэсэн чинь болсонгүй 30 минут л суулаач гэдэг юм уу те. Зөрүүлээ тэрийг нэг гоё юм эргээр хилээд өөртөө хийсэн сум болгоныг л зүрхэн дээр бүр заримдаа ч ингээл тий бүр зүрхээ тааруулж байгаад ингээ ойлгоод байгаа онуулдаг. Би байгийн чинь тааруулаад өгье гэх хэрэггүй байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг өөртөө гоё хамгаалаад ингэхдээ бүсгүй та хамгийн сайнаар хийж байгаа шүү тий. Тэгээ та тав тухай алдан байж хийж байгаа учраас та одоо тав тухыг олж болноо. Энэ нь битгий эргэлзээрээ, энэ нь битгий өөрийгөө ингэж олж авснаасаа болоод өөрийгөө гин буруутаад битгий тооцоо. Тэгээд үнэхээр энэ дээр яг ийм зориг гарч чадахгүй гал зүгээр гэрэлтмээ сонс. Бит хоёр таныг тав тухтай байх тэр зоригийг хилээд өгье тий. Хуваалцъя, ярилцъя тий. Тэгээд хамгийн түрүүнд одоо тэр тав тух гэдэг зүйл үнэхээр бодлоос үүдээд сэтгэл санаанд нөлөөлөд байгаа юм бол бид нар нэг талаас сэтгэл зүйн одоо тав тухай бий болгохын тулд өөрийнхөө мэдрэмжүүдийг таньж, нийрлэж тий. Хэрвээ тэр мэдрэмж мэдрэгдэж байгаа бол одоо би тэгвэл тэрний төлөө юу хийх вэ гэдгээ бодож төлөвлөдөг байх хэрэгтэй шүү дээ тий. Одоо наацхан тий би ядарч гин үү? Яг үнэхээр ядарч гин үү? Тэгвэл амралт хэрэгтэй юм байна тий. Би бухимдаад байна уу? Тэгвэл энийг одоо тий бухимдаад байгаа зүйлээ бодоод шийдэх аргаал олчих юм байна. Би баяртай байна уу? Үнэхээр баяртай байгаа бол би нэг ойр тойрныхантайгаа ч гэсэн хуваалцвал ямар гоё вэ гэдэг ч юм уу тий. Ингээд энэ зүйлсүүдийг ингээд ойлгоод мэдчих юм бол үнэхээр одоо гоё яагаад гэдэг тий. Биеийн тав тухайг одоо анхаарснаар нөгөө талаас сэтгэлийн тав тухаас хангагдчихэдэг штэ тий.
Одоо биеийн тав дахь одоо биднэрт юу хэрэгтэй гэдгийг мэдээж хангалттай нойр хэрэгтэй тий. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү унтдаг штеп өвчөд мэдж байгаа. За тэгээд тогтмол дасгал хөдөлгөөн хэрэгтэй. За тэгээд өдөр тутамдаа нөгөө нэг уух хэвээр шингэнээ нөгж явах хэвээр. Нөгөө усаа тий литр 500 байна уу 2 литр байна уу ууж явах хэвээр. За тэгээд нарны гэрлийг өдөр тутамдаа сайн авч явах хэвээр. Мэдээж бидний арьсанд нарны гэрэл нөлөөтэй тэрийг хамгаалах хэвээр. Эсвэргээрээ одоо нарны гэрлийг аввал сэтгэл санаанд шуудаар гоё нөлөөлж идэг. За тэгээд 12 цаг 45 минут болчихжээ. Тэгээд өнөөдөр 5 тухайн талаар гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр баясаа цоом хоёр нь ярьлаа. Тэгээд хамт байсан сонсогч үзэгч танд баярлалаа. Маш их баярлалаа. Хоёул чи хизээ хийх вүлээ? Одоо хоёул пүрэв гарагийн 12 цаг 5 дахь өдөр 12 цаг 5 минутаас гэрэлтэн эмэгтэй. Пүрэв гарагт хүрнэ шүү дээ. Хүрнэ. За тэгээд тэр цагт хамтдаа байгаарай. Өнөөдрийн гэрэлтмээ энэ хүргээд өндөрлөе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 5 тухтай өнгөрүүлээрэй. Тэр баяртай. Баяртай. Бүсгүүчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.